сараа бабуу мэргэн. 오, 차가 좋네요. 만나 누구네 신맛이 없었어. 오, 땡. 땡. 완전 새 차. 완전 새 거 아니야? 예, 맞아요. 9km. 예스. 와, 이거 미쳤죠? 미쳤네요. 그냥 완전 새 차네요. 와, 깔끔하다. 드디어 뽑았습니다. 그러네. За өнөөдөр битээр хоол идэхээр гарч ийн. Тэгээд дажгүй газараар нэг явж үзье даа гэж бодож байна. Гадаа энэ саах өдөр. Цоошин машин авсан мэт манай онч сүрэлт нөгөө нэг түрээс машин явуулсан. За гадаа бол үнэхээр тасархай өдөр байна. Битээр энэ Окинава хибачи сушиг нэ Япон идэх юм уу санаатай ирлээ тэгээд. Нэг Япон хоол нэг тийм олон идэж үзэж байгаагүй маань суши гэхээс өөр ямар болоод сайн мэдэхгүй л. Тэгээ солонгостандаа солонгос хоол идчихсэн. Тэгээ нэг арай сонирхолтой ингэж иширлээ. Тэг. 이런 분위기네. 그게 어디? 아, 요건가? 검은 두개는 다 수시에서 하나 시키고 수시로 하나 시키고 그리고 김치 메뉴 있는 같은 거. 메뉴 같은 거 하나. 좋죠. 좋죠. 오케이. За шримптэй юм таганы махта суши динер гэнэ. Энэ нь болохоор юу what is this name? 살몬 칠리로. 아, 그거 이거요? 자, иймэрхүү болоод ирчээ. Окей. За, битээр энэ жижиг хотынхоо нэг дажгүй гудамжаар нь хүрээд ирчих шиг боллоо. Тэгээд 여기 아무튼 쭉 걸어가 보자. 뭐 있는지 또 보면서 그거. 여기 술 파는 데 아니야? 뭐야? 여기 뭐야? 뭐? Can I order here? Coffee? 메뉴가 있어? Do you have menu? цуглаан тийм юм шиг байна. Тэр тэгээд кафе аж явж байгаа нэг юм руу ороод ирлээ. Одоо нийлээд нэг хандаа хараад үзье даа гэж бодож байна. 그래, 시키자. 나 그냥 거기에서 몇 명 더일 것 같은데. One coffee. One beer, one coffee. 신의 им соёлын юмд орж ирнэ яалтчгүй. Бүх бүжгэлцгээгээд бол алж байна. За манай он чулуур би нэг явуулсан тэгээд энэ ихчнэр мэгчнэр өвөө эмэнэр бол алддаг юм байна яалтчгүй амар байна. Бид хоёр бүр шоккороод манай бүр олон жил амьдарсан хүн бас шоккороо бүр яг юм хөдөөний стилийн jazz night гинэ өнөөдөр яг За одоо шөнийн 9:29 болж байна. Тэгээд айгуу дажгүй өдөр байна. Гоё өдөр болж байна өнөөдөр. Тэгээд хальт байж байгаа битээр одоо ингээд гэрийн зүг дөхөх ерөн санаатай. Айгуу их нүд тайлгдан гэдэг нь л энэ айгуу дотор байгаа энэ хөвгчүүд бол бүр үнэхээр бүр аз жаргалтай амар гоё ингээд үнэн happy. Ингээд суучнаа айгуу гоё тайван гоё чил. Байшингуудын ч тэр хүмүүс нь ч тэр бүгд инээгээл мэдлээл. Яг Америкт удацсан хүмүүс бол мэдчихэл байгаа хэл та. Гэхдээ энэ чинь миний хувьд бол өөр кейс яригдчихэж байна. Ерөөсөө Азиар л одоо насан турштай байсан хүн, Азийн орнуудаар үдсэн хүн. Яг нь шаруудтай зөндөө энэ Америк хүмүүстэй ч тэр гадаадд аялж байгаа зөндөө танилцаж яажсэн л айгуу нээлттэй өөрийнхөө байдаг хүмүүсийг мэднэ. Гэхдээ яг одоо юм кино дээр гардаг юм үдшилэг, юм jazz night might нэг иймэрхүү юмнуудыг яг нүдэрээ үзсэн
Tesla өөрөө гэдэг юм байна. Сая би ажлаас орж ирээд энэ ч нэг хаях байсан хог байсан чинь ингэр юмуд явах ингээ харсан чараа. Шоргоолт. Буутыг цоолоо дотроноос хоолны хог идэт энэ араа. Ингээд бүр үргэлжлээд цуваа гаргаад харагдчихэв нь. Ямар амар юм бэ? Ширхэг ингээ зөөгөөд. Тэг бүр мангар холоор. Энэ булангаар ингээ зүгээр битүү. Тэг энэ доош ороод байгаа хөөхгүй. Энээ үрээ дуусчих энэс цаашаа хөөхгүй. Байшинд ингээд шоргоолж үүрлцсэн байдсан байх та. Энэ үүрэн доор нь байдсан болоо тэгэл Монголд балаа жижиг самнуудаа хайж чадарсан чинь миний нүүр угаагч муугаач хамаг юмнууд ингээд дандаа 100 мг-аас дээш. Тэгээд ингээд онгоцроо авч болдог үүр хөвчтэй явах болохоор багтахгүй очоод буудалд байх болов учрын гэдэг. Олон доо. Тэгээд яалтаа гэл. Онгоцонд хураалгаж ирснээс. Гэр орно чеклээд байгаа. Усчууч чсэнгүү шүү. Өөрөө төрөлж байгаа. Гэсэн манай ажлын хүн онгоцны буудлын руу явахын тэгээд би дагаа даагтаа явах гэж байгаа. Нэр хаашаа явах гэж байгааг илүү гомчт би. Нью-Йорк руу нисгэж байгаа. 2 шөнө 3 өдрийн. Тэм аялал юм да. Нөгөө нэг гэртээ ганцаараа үзснээс хойш мөрөөдлөөс газарлаа тэгээд явахаар болсон болохоор догтлолтой байна. Сайхан байна. За бид тэр таксигаар харууллаа. Манай ажлын хүн одоо халуунтай байцсан. Би энэ арзаач явж явах шиг нэг $100 юм уу гэдэг. Такси дуудчихад байж. Тэгээд орж ирээ би нэг хальт. Тэр цагт нь амжуулаад нэг юм мэдээд авчт юм санаатай байж наа амжих нь. Тэс нэг 2-3 өндөг иччихвэл. Уул нэмэртэй. Уул машин тавьсан бол надад амран чамралтай. Тэгээд дарга байж. Таксигаа хуваагаал эрэхтэй ч бас тэгж л таарнах гэж бодож байна. За тиймэрхүү байдалтай байна. Өндөг шарчт та. Good morning. Good morning. Yeah. How are you this morning? I'm good. How are you? I'm good. За ирчлээ. Унтад сэрэн явсараа гал хүрээдэрлээ энэ одоо. Маш олон хаалгууд байдаг юм шиг байна. Тэгээд сайхан нар мандч энэ да. Онлайнаар ингээд чекинг хийчтэй байна. Ингээд юмнууд ингээд мэдээлэлтгээ гарч ирээд би энэ ч хүлээх гэсэн ч юм уу. Дажгүй болоо тэгээд. За одоо чек хийхээр явъя да. Би буухтаа ямар жижиг онгоцны буудлуугаа буужсан санагдсан чинь маш том бүр ингээд өөр ингээд хэсгүүдтэй байд юм байна. Такси хүртэл явахдаа аль хэсэгт нь буух ингээд аль одоо эйрлайнаар явж байгаагаас шалтгаалаад тэгээд өөр байд юм байна. Өглөө нар мандж байгаа үе болохоор гоё байна. Татшаа ингээд харуул. Энэ tropical cafe гэнэ. Энэчнээс нэг burrito ч юм уу тэр acai-bowl гэнэ тэр адныг авч идэх юм уу санаа байна. Одоо нэг 2-3 цаг бас нисгэмж онгоцонд юм авч ичж байхаар одоо цаг байгаа дэр юм мэдчихээ сууд юм санаатай тэгээд. Хүлээгээд зогсож байна да. За Нью-Йоркд бууцсан байна. Ингээд тренд суух чинь одоо энэ онгоцны буулаас нь шууд 2-3 тренд амжичээж Central Park зүг рүү очих юм шиг байна. Тэгээд одоо энэ тренд суугаад ингээд шууд явах юм шиг байна. Ямар ч мэптер тэг зааж. За нөгөө нэг алдарт Нью-Йоркийн метрон суух гэдэг чинь онгоцны буудлаас яваад дамжаад одоо Манхэттен руу явах гэж байна. Энэ мэн одоо хаалт мал байдгүй юм байна ингээд. Тамхины үнээр бол тэгээ нөгөө нэг хар тамхины үнээр мөнөр бол зүгээр хаамаагүй өнгөрч чинь. Дэлхийн хамгийн галзуу метро өстой юм болдог дотор нь өстой нэг янз бүрийн бичлэгүүд дэжт метронд хүн орж ирэл гинт бүжиглээл янз бүрийн нэг prank видеонууд явуулдаг.
Тэгээ нэг байдал нэг иймэрхүү юм байна. Тэгээ энэ зүгээр яваад энэ Манхэттен руу явбал одоо миний буудлаа байгаа бас нөгөө нэг Central Park байгаа. Тэрний хажууханд гэтээ орох цаг нь болохоор чек-ин хийх ёстой цаг нь 4-өөс болохоор би тэр авд буугаад нөгөө нэг байгалийн түүхийн музей нөгөө музейд өнгөрөөсөн шөнө кино гардаг штеп. Тэг яг тэр музей рүү орж үзье гэж бодож байна. Тэн рүү ороод юм мэдээд байж буудлал руу орох цаг болчихно. Тэгээд цаашаа төлөвлөгөөний дагуу явна. Богино хугацаагаар ирсэн болохоор сайн юмнуудаа бодож цэгцэлж хийх хэрэгтэй байх. Тэгээд бууваагүй юу шууд музейгээр ороо явчих гэж бодож байна. Тэгээд Нью-Йоркт өнөхөр бас сонирн биш үү гоё яана. Одоохондоо яг төмөө өндөр сайхан барилга нөө Times Square гэдэг нь очог болохоор яг хөө тэгээд яг хал мэдрэмж чинь жоохон одоо vibe жоохон мэдрэгөө яваач гэсэн. Тэгээд байж байгаа харъя та. Окей. The next stop is Renee West. Олон улсын хот нь аргагүй байна. Янз бүрийн хүмүүс тест төрөл бүрийн хүмүүс нэг дор гарч ах шиг байна. Метрон дотор. За метроноос буучлаа. Одоо явж өгөндөө өстө. Тэгээд Google Map-аас хараад яваад байна. За, Нью-Йорк. Анхны мэдрэмж. Йоо, энэ барилгуудыг хараа штэ. За би их зүгээр арах хэрэгтэй юм шиг байна. Бүгд л өндөр барилгууд байгаа даа. Nice. Гоё харагдахгүй байна. За хамтдаа Нью-Йорк хотын гудмаар явъя. Барилгууд нь одоо бүр зүүдэндээ яваад байгаа юм шиг санагдчихэв. Одоо тэгээд бүр гой эсгэрний бол дуусхаа энэ би дөнгөж метроноос гарч ирээ зүгээр ингийн удамжаар нь явж байгаа юм чинь төв эсгийнх нь. Одоо яг энэ чигээр явж байгаа энэ зүүн баруун талд ингээд нөгөө нэг хот тунд байдаг мангар том юм парк гарч ирнэ. Миний бодлоо яг энэ чигээр явсаар гад тэр паркинг энэ зүүн талд нь байх хэрэгтэй. Тэгээд зам дагуу нөгөө нэг байгалийн түүхийн музей байх хэрэгтэй. Нөгөө динозавр намлаад нөгөө нэг хуучны Ацтекийн үеийн хүмүүс намлаад нөгөө кинонд гараад идэг музейд өнгөрөөсөн шөнө гэдэг. Яг тэр кинонд гардаг сүм байх хэрэгтэй, музей байх хэрэгтэй. Тэрийг үздэм үү гэж бодоод байсан шүү дээ. Би ч ийшээ жоохон яваад гэх тэгээд дөхчүүл бас нэг өдрийн олмоолоо мэдээ гэж бодож байна. Ямар гоё томот вэ. Яалт ч өнөө би Жоржиа гэдэг Жоржиод байдаг жижиг хотоос ирсэн болохоор надад бүр одоо л Америкт ирж байгаа юм шиг санагдаж байна. Ирсэн юм шиг мэдрэмж төрж байна тэгээд. Бас гоё маа бүгд завгүй ажил хөдөлмөрөөр эрхэлсэн тийм нэлээд хөдөлгөөнтэй хот шиг санагдаж байна. Одоохондоо бүр яг хөдөлгөөнтэй хэсгээр нь явж байгаа юм болов уу сайн мэдэхгүй л. Гэхдээ ганцаараа ингэ шар таксинууд ч юм сүүлийн үеийн таксинууд болчих. Энэ үе юм болоо нэг энийг амсч үзмээр байна. Нөгөө Mozare Paskino миний тэр Туркэд идээд байдаг юм байна. Hello brother. Can I get one ice latte? What is this? This one. How much is that? $8. One please. За энийг нэг ice latte авч угаад тэгээд энэ хэсгээр алхаж үзээд байгаа. Сайхан алхар өдөр байна өнөөдөр. Сайхан нартай
Айгуу гой цэлмэг өдөр байна. Thank you brother. Okay, gracias. За ийм юм байна энэ одоо. За Central Park-аар явж та. Чистэ. Номон шат ингээс хөвцгээгээл. Яг гоё хөдөө. Монголдоо нэг хөдөө яваад байгаа юм шиг санагдаад байна. Тэгснээ нэг ийм нэг соёл нийгэм арай өөр. Нэг хавсарсан нэг гоё тийм соёлын шок хуу юмд ороод явчихна бэ. Одоо нэг зах хэсгээр нь л явж байгаа л да. Би яг нэгтлийнхэн захыг бариад ингээд чигээр явж байгаа. Цаашгаа гүндээ одоо бүр гоё юм зөндөө байдаг байх л гэж бодож байна да. Юм гоё газар уусан кофе намт хүртэл гоё юм. Яг үндэ жоохон шингэн усархаг кофе яах юм. Тэгтээ нэг л гоё чийл байна. Бодоодс хүсчихсэн юмнууд бүгдийг биелүүлээ явж байгаа юм байна дөө. Яг ингээл гоё мэрэгчлэр Америкт ирж ажиллаа. Яг ингээл гоё газар амьдрна гэж бодчихсон. Тэгээд яг юм том хотод нь ирж чадаагүй ч гэсэн ингээ аялаад явж боломжтой байгаа бол тэгэл ялгаа байхгүй дуус. Амьдарч байхдаа 50 газар амьдрангаа аялах боломжтой байвал ажлын цаг нөхцөлч гэсэн ингээд ажиг байгаа. Энд чи хотел мотел харсан чи аим шиг үнэтэй байгаа гэсэн тэгээд цаанаас ажилласаа байр маартай болохоор надад бүр айгу амар юм байна өө ер нь Нью-Йоркд байр орог сарын одоо 2-3 мянган доллар байх шиг байна баг. Би нэг халт харж үзье. Нэг өөрөө нэг ганцаараа амьдарч байгаа, нэг хоёулаа амьдарч байгаа байр маарнууд ер нь тэгээд жоохын төв хэсгээсээ зайтай майтай байхаар ч юм уу. Тэгэл одоо тэг цаанаасаа одоо байр мааргүй байсан бол одоо тэгж төлж мөлөөл ингэж аял зугаалах боломж барахгүйсэн биз. Та ажлын цагаанд хүртэл 3 өдөр амрах болохоор ямар нэгэн чөлөө аваад ажилд саад учруулад явах юм байхгүй. Ажлаа хичээл 3 хоногт 2 шөнө 3 өдрийн хот үзсэн аялал бол хангалттай. Би ч мөрөг зарим дундад нөө зүүн өмнөд Азийн орнуудаар ч ерөнхийдөө 3-4 хоног явцдаг гэсэн чи. Би Нью-Йоркийг манай тентгээс нэг хитэн гарацаар баг гарч ирээд харан жоохон сэрвтэр байгаа гэсэн чи яг гоё. Яг л гоё таарсан. Энэ минь яасан ч гоё. Нэг Аз руу тоглож байна. Энэ хүн баг энэ хэсгийг бүр улам гоё мэдрэмжээр харах тийм нүдийг нээж шít. Энэ хөгжимтэй. Би ч нэ Америкийн талаар нэгсэн мэдэхгүй л дээ. Нью-Йорк гэхээр надад Times Square ирэх чөлөөний хөшөө. Тиймэрхүү зүйлс ер нь бодолд ингээд орж ирдэг. Тэгээд ерөөсө бодох юмгүй төлөвлөхгүйгээр шууд тикетийг авцсан. Гайгүй хайж үзэл ер нь ямархуу хэдтэй байд ингээд хараад шууд тикетийг авцсан. Тэгээд юм нэг судлаагүй буудлах хараад авцсан. Тэгэл тэр нь надаа ингээд хаяа илүү сонирхолтой байдаг. Бүх юм ингээд мэдээ өвчснөөс ингээд юм ингээд хараад өөрөө ингээд нөхцөлтөнд тааруулаад сонголт хийгээд ингээд явахаар илүү адал явдалтай ч бас байдаг талтай энэ араачтай хүмүүс заваар явж байна. Сэлчмээр өдөр бай. Тэнцэнэс нэг зав төрөөслөө суудаг юм шиг байна да. Зуусны юм ногоон өнгөтэй байна. Бас нэг явж байна. Бас нэг амьдэрт юм байна. Жоохон намгархаг болохоор тэгж байгаа юм болов уу? Дэндүү чийлэх шүү надад яагаад юм бэ? Хотынхоо голх цай маваар явж байгаа юм. Хэлэхгүй алхтаа та нар өөрсдөө харж байгаа л үү би тэгээд цадгаараа мэдэрж байгаагаа хуваалцгаая гэлж. Юм болох нь надад сайн гоё тайлбарлаж мэдгүй л айгүй гоё шокны байдалтай ч юм уу нэг тийм л ч одоо насаараа Азийн орнуудаар л явсан Азийн орнуудаар л амьдэрсэн юм болохоор ирэх замаараа нэг Турк үзсэн ийм нэг Европ стилийн юм нэг барууны ийм соёлныг юм их л гоё санагдчихлаа. Нью-Йоркоос ирэх чөлөө үнэрч чинь даа гэдэг шиг. Тэгээд Жоржиагийн Атланта хот бас би тикетээ хитээр авчлаа. Хоёр талд нь 110,000 вон гэхээр 270,000. 3 жол хүрэхгүй 270,000 төгрөгөөр хоёр талтаа тикет олоод авсан. Тэгсэн чи дараа 7 хоногт манай ажлын нэг хоёр залуугаас явахын гэсэн тикетээ дээр авсан гэж байна.
$280 гэдэг. Тэгээ би $200 хэмнсэн байгаа Монголоор 708-900 мянган төгрөг. Юу нэг юм авах гал юм да. Найз нөхдөдтэйгээ уулзчих юм байна. Өдрийн хоолны цагаараа гараад ерөө нопсын ажил ажиллаа хийж байгаа бол гарч ирээд энэ ч нэ цайгаа уучих юм байна. Тэнгүүл гоё дейт мэйт хийчүүд бүр дуусл юм байна. Хонгороотой ирээд дараа таалагднэц. Түүх хийшиг ингээд энэ заваараа яваад энэ доогуур нь ингэж гарч ирээд ингээд явт юм байна. Яг байгалийн түүх юм үзээ энэ гарч ирж байна. Nice. Ороод тэгээ сонирхолтой юмнууд үзээд ямар ч захиалчлаа. 37,000 воноор яг хямдрлаар аваад 41,000 вон хэрнээ монголоор нэг 110-20 мянган төгрөгөөр юм уу? Орох тикетийг онлайнаар авчлаа сая. Тэгээд QR код өгч байна. Тэрнгээр нэвтрээд ороод үзээ да. Hello. За, уух юм хоригдолт юм байна. Энэ хараа. Окей. This way, guys. This way. Вау. We'll just go back. Can't stand it. You come inside and then you can like go around. Цэнчээ бүртгэлээ хэлэх юм шиг байна. За би бүртгэлээ хэлэх юм ямар амар юм бэ? Alright, this way to the camera. Ямар гоё юм бэ? Кореа тэ хаан China гэхэр тэр дээд хэсэгт нэг Монголын зураг байгаадах шиг их газрын. Вау, энэ бүр ингэж бүхлээрээ олдсон гэхээр ямар амар юм бэ? Сүүл эдрийг хараа. Тэр галактик гэдэг зөндөө тийм түүхийн байгалийн одоо физикийн тийм үзүүрүүд байгаа юм билэ. Тэгээ яг урлагийн музей явсан бол нөгөө нэг маш алдартай зураг мургуудыг үзэх боломж байсан баг. Гэхдээ надад илүү байгалийнхын илүү сонирхолтой болохоор энийг сонгоод хүрээд ирсэн. Ингээ тикет авчлаа. Байн. Hello. Окей. За ингээд уншилч тийм байна. За хамтдаа Америкийн байгалийн түүхийн музейгээр аялцгаая. Hello. Канон дээр амьлаад ингээ заан ингээ нүүрэглээл ингээ гүйлтэж мүгэлдээд байдаг. Одоо нөгөө бөөгийн зан үеийн маск авах шиг байх юм минийхаар харж агаар. Тэм уламжлалт хувцс. Энэ үзүүрүүдээс илүү миний бүр нуруугаар шар ус ингээ бостол энэ ай майтер цаана яваад байгаа энэ хөгжим. Өнөөд амар гоё гонцгой сэтгэл төрүүлж байна. Одоо иймэрхүү өнөд аягүй сонирхолтой байгаад тийм. Гэхдээ одоо зарим хүн сонирхолгүй байж магадгүй ямар ч би ингээд аль болох чадхаараа үзүүлэхийг хичээж байна. Иймэрхүү хуучны ийм эд үлгийн зүйлс одоо ингээд олон зуун жилийн өмнө ингээд хүмүүсээ ашиглаж байсан бүтээсэн зүйлс тухайн одоо соёлт нийгмийн одоо ийм бүтээлүүд одоо маш сонин санагддаг. Ийм баг зүүж ийм одоо шохош гэмээр бие мие ингэж бодож яадаг байсан юм аа ингэж үсэрч харааж та. Одоо өөрөө ямар нэгэн тайлбартаагаар энэ бүгдийг нь уншаа явуул миний англи хэлний мэдлэгч дутна, цагч дутнах тиймээс ингээ ерөнхий хараад өөрөө мэдэрч байгаагаараа тайлбарлаад явахыг хичээл. Мексик болон Төв Америкийн одоо түүхийн хэсэг бол миний хар тэр Ацтекийн хүмүүсийн үеийн бүтээлүүд бас орж ирж явах хэрэгтэй гэж санаж байна. Ямар нэгэн түүх гэдэг бол маш ярихад хэцүү сэдв учраас би ямар нэгэн зүйлийг баттай хэлж чадахгүй. Мэдээж өөрийнхөө санджаагаар магадлалтай гэдэг нөгөө Майя омог замгийн хөшөө Ацтекийн үеийн бүтээлүүд харагдаж байна. Нөгөө нэг пирамид байдаг шүү дээ. Египтийн пирамид биш одоо аль улсад байдаг үлээ тэ миний нэг үзхийг бас нэг мөрөөдөж зорж явдаг нэг газар байт юм аа. Одоо юм дөрвөлжин пирамидууд тэндээс олсон Майя омгийн зүйлс шиг байна. Та нар нэг кино үзчихсэн санаж байна. Ингээд цэнхрээр хүний биеийг будж чаад нөгөө омгуудыг ингээд маяачууд тэр дөрвөлжин одоо пирамид дээр гарган готлаа ингээд бурхандаа дахиад өргөж ингээд толгойг нь тастаад за яг ярьжсэн энэ нараа гарч ирж нэг энэ дээрээс ийм том юм пирамидаас
олдсон зарим хэсгүүд нөх шиг байна. Үнэхээр түүх сонирхолтой, үнэхээр шимтдэг хүн бол энэ дөрвөл үнэхээр бүр ширхэг болгон дээр нь ямар нэгэн мэдээлэл түүх хамт байгаа болохоор бүр маш сонирхолтойгоор үзэх шинжтэй. Алтан одоо гоёл чимэглэлийн тоноглолын Коста Рика Gold гинэ Коста Рика бас олцсон юм байна. Panamanian Gold гинэ одоо Панамын арлууд эдэн штэ одоо логистикийн хамгийн нэг төв хэсэг болсон. Хоолой Панамын хоолой тэр авчаа одоо энэ Төв Америкийн хэсэг. Тэндээс олсон зүйл энэ алтан бүтээлүүд юмнууд ах шиг байна. Устж үгүй болсон Азтекийн үеийн тэр бүтээн байгуулалт соёлт нийгэм бол одоо хүртэл хүмүүс ингээ гааршруулдаг одоо энэ пирамидуудыг яаж ингэж тухайн үед ингээ бүтээж исэн юм бол тэр хуучны зан үйл болоод энэ зүгс та нар нэг ийм хүнтэй ийм хувцлалттай тэр киног үзчихсэн мэт. Тэр соёлт нийгмийн одоо танхимаар нь явж ах шиг байна. Гайхалтамаа. Тэгээ яг үүндээ одоо ингээд гайдтай ширхэг бүрээр нь явал өчнөө хоног баг явна багт гэтэл жоохон гадралгаатай л хэрнээ үзэхэд бүр үнэхээр сонирхол төрүүлж яаж байна. Маш юм сүнслэг байна. За энэ бүрээ яг энэ Indian music гинэ надад хэсэгт амьдарч байгаа хүмүүсийн хөгжим юм бол доо энэ дууг ингээд яаж сонсогддгийг энэ спикерээр ингээд сонсуулж байна. За энэ Amazon аврах ширэнг отгууд ингэж байрлалтай байна. Тэр тойроод ингээд хараа. Отгуудтай. Одоо энэ дээр ингээд үрсэлсэн байна. Тэр гол хэсгээр ингээд отгуудыг оруулсан байна. Тэднүүсийн дуу юуг нь бас ингээд давхар үзэхээр надад бүр амар маш үүрмүц би бүр ингээд нэг сонин санагдаад бүр нэг үнэхээр сонирхолтой санагдаад байна. Би энэ Amazon руу бас тийм одоо аялахыг хүсдэг, зэрлэг омгуудаар очиж тэднүүсийн нэг хэдэн хоногийн амьдрал донд нь орохыг хүсдэг. Маш урт юм ном сум ашигладаг юм байна Amazon-ы хүмүүс. Би энийг бол блогоор маш их үзчихсэн. Тэгээд зэрлэгээр амьдардаг нэг овг мовг байдаг, маш болгоомжтой очдог тэднээс дээр ингээд нэг талдаа давас бариад тэгээд ийм нунтаг тамхи байдаг шүү дээ. Одоо манайхаар бол одоо дүнсэн тамхи хэлүүд дээ. Нэг хөдөөнийхээ ингээд хуучин цаасан дорогоод ингээд татдаг байсан. Тэрийг ингээд барьж очиод ингээд маш болгоомжтойгоор ингээд заваас ингээд гараараа ингээд гараа сунгаад ингээд өгвөл тэр хүмүүс ингээд эвтэйхэн хүлээж аваад ер нь таныг хүлээж авч байна гэсэн үг. Тэгвэл цаашаа үргэлжлүүлээд тэднээс амьдралд ингээд орох боломжтой. Ягаад гэвэл тэр хүмүүс болохоор Ханнибал одоо нэг хүний мах иддэг хүмүүс болохоор маш болгоомжтойгоор ойртд юм байлээ. Одоо Азийн түүхийн танхимыг олохыг хичээж байна. Тэнд бол мэдээж Монголын минь түүхийн зүйлс байх хэвээр. Энэ нэг түрүүний орж ирсэн хэсэг үүдний нэ ингээд 2 3 4 давхар хүртэл байд юм байна. Би одоо дуусчих байгаа мах гэж бодсон чи давхраараа ингээд явах хэрэгтэй байна. Нэг одоо ухаад тавиад ирсэн мах та. Дөрөмлөн юм болов. Тэр охин тикеттэй маань тэгээд тикет нь хэд юм бол гэсэн чи ганцаараа юм уу гэд тэгснэ. Зүгээр ороор гинэ гэж. Би тикеттэй гэж мэдээгүй энэ Civil Worlds гинэ ийм танхим байдаг. Тэгээд ороо үзье гэсэн чи яндаа тань тэр хүмүүс ингээд утсан дээр тикет үзүүлээд ороод байжтал. Энэ одоо од гариг ирэхээс ямар нэгэн бүр 9-ийн төвшөнд үзүүлэн юм гарах юм болоо тэр. Green plants convert energy from the sun ямар амар юм бэ? into solid wood, stems, and leaves. Story нэ. Энэ бол зүгээр 5 дим юм байна дөө бараг. Ямар гоё юм бэ? Flowing energy, air, and Намайг water дагаад ингэраа. create Earth's climate system. Wow, nice. Галактик огцрохыг бараг харуулж байна уу? Хүний тарих гинэ. Ингээд хоорондоо дохио өгч ингээд холбогдож мэдээлэл дамжуулж тэгээд
Халим. Усан дотор нөгөө нэг долгионоор ингэж хоорондоо харилцдаг гэдэг тэрийн хүмүүст одоо мэдрүүлэх гэж хичээж байгаа шиг байна. Йоо, nice. За энэ харж байна уу? Монголиа. Би нэг Аз хүмүүсийн тасгийн олчлоо сая явж байгаад. Тэгээ Монголын минь түүхийн талаар байгаа байлгүй дээ. Нараг Аз твээс хүн үүссэн гэж тодорхойлдог юм шиг байна. Азтай энэ будтай бол зайлшгүй холбоотой гэдэг утгаар шүүдэн 19-р зууны буддийн shrine гэнэ. Марг дангаар Японд тасаг байгаа юм болов? Самурай. Катана. Би нэг яг жинхэнэ катанат болох амар хүсдэг. Хийц. Нэг хуучных нэг жинхэнэ катанах шиг байна. Төвд үндэстний хэсгүүд явж байна. Галын бурхан байна. За нэмэл болоо явчлаа шүү. Төвдийн талаар болоо явчих чинь Монголд их төстэй зүйлсүүд ороод ирлээ. Хүч данх. Нэмэл. Ийшээ байна. Дандаа буддийсэн төвдийн нараа маш эртний энэ хийцлэлтэй бурхан дүрсэлсэн зүйлсүүд ах шиг байна. Энэ бас нөгөө Монгол бүсэнд ингэ зүүдэг юудаг үлээд ингэ тамхи ингэ боталдаг тэрнтэй адилхан харагдаад байна. Central Asia. Хувлаа хаан Монгол Empire гэж орж ирж байна. Horde, Blue Horde. Тимүр гинэ. Доглон төмөр хааныг дүрсэлсэн баг шиг байна. Хүлүгүү гинэ. Хүлүгүү хаан Перс гэж байна. Хувлаа хаан орж ирсэн байна. Хувлаа хаан маань орж ирсэн хөө. Нараа. Монгол имэйл. Монгол хүн ганцтай тамхитай морин хуртаа сууж байна. Бүрт чон гоо марал. Добоо мэргэн гэж энэ нараа. Чингис хаан. Ямар сони юм бэ? Ямар гоё санагдаж байна. Монголын 13 дугаар зуунд олцсон юм чулууны хийцтэй. Хувлаа хаан Яан гүрэн Түрэг Монгол гэх мэт одоо энэ Амур Тэмүр гэдэг одоо Доглон төмөр хааны үе, Хүлэг хааны үе гэдэг Монголын түүхийг нэг юм шилэн оргонд л гаргахыг хичээсэн юм шиг нэг шүт тийшээ бол байгаах. Гэхдээ ямар ч энэ ч би тайлбар хиймээр энэ нараа бүрт чон. Тэр та нарт харагдаж байна уу? Гоо марал. Бүрт чон гоо марал гэж хараад добоо мэргэн Мэнэн түдүүн гэдэг хайд үг нөө. Тэгээд энэ Хабуул хаан гэж орж ирж байна. Тэгээд Чингис хаан маань Бартаан эсвэгээ Тэмүүжин буюу Чингис хаанаас үр хөвгтүүдэн салаад өгөөдөө хаанаас энэ тулуу гэдэг одоо Чингис хааны хамгийн баг хүүгээс энэ Хувлаа хаан, Хүлэг хаан гэж салсан байна. Тэгээд үргэлж маргадаг Узбек найз маань Амур Тэмүр гээд Узбек хүн гэж үргэлж маргадаг одоо Доглон төмөр хаан маань энэ цагаатай гэсэн энэ цагаатаагаас ингэ салаад ингээд Амур Тэмүр Омар Шейх гэдэг энэ Бабур гэдэг ингээд салаад явсан байна. Баг зэрэг энэ Арабын зүг рүү ингээд салаа явсан байна. Ийшээ Зүч хаанаас энэ Зүчээс одоо Алтан ордноос ингээд Цагаан орд, Цэнхэр орд гэж салаад доошгоо ингээд харангууд Шайбас Узбекс гэд салаад ингэж бас салаа Казак гэд. Их үндсэн нь бол бүрт чон гоо марл гэд чон тэр гоо марл гэд хоёроос ингэ салсан гэж харуулсан байна энэ. Энэ бол хөдөлшгүй энэ Америкийн түүхийн музей. Энэ хинч маргахгүй энэ Чингис хааныг хаанхын ямар хүн байсан. Энэ удаа ингээд Монголын эзэн түүрэн Heritage of the Mongols гэд бүгд ингээд гаргасан байна. Information гэдэг энэ
Маш нарийн эргэн улс мус гэдэг үгийг хүртэл ингэ тайлбарсан баг шиг байна. За ийшээ өөр явж үзье. Яагаад Хятад, Япон, Солонгосын тэр түүхүүдийг ингэж хэсгээр ингэ төрсөлчөөд Монгол маань ягаад ганцхан шилэн оргонд байна. За энэ бас хаанхыг харуулсан төвд үргэлжлүүлэх юм. Яагаад? Түүхийн одоо үндэс болсон Монгол улсын минь талаар одоо тэр нэг шилэн оргоор л дуусч байгаа юм гэж үү? Хөө ойлгох гэж бодож байна. Эсвэл хамаг одоо энэ музейд тавих юмнуудаа аваачаад харж ах дээр аваачаад зараа хийцэн тэгээд энэ Америкийн музейд ерөөсөн Монголын талаар юм оруулмаар байсан ч ямар ч тийм үзмэр байдгүй болов. Зүгээр л баг өөрсдөө зүгээр задлаа тайлбарсан л юм байх юм. Ямар сони биш байгаа болов гайхах юм. Серб, Сибирийн, Якут. Монголын талаар тэр нэг гутал, малгай. Тэр нэг сэлбэртэй чулуу гурвал байгаа юм шиг байна. Хятад маттай энэ Солонгосын хүртэл тасаг масаг мөр амар их биш, амар том их мэдээлэлтэй. Жохон тийм л энэ да. За одоо яалтал. Одоо энэс өөр хэсэг байхгүй юм шиг. За дээшээ гарч үз. Гараал ирсэн нараа. Бинэ хөтлөмж гаргаж өгсөн ямар авраг юм бэ? За энэ нөгөө Мегатон илүү авраг зах хэвээр кино гардаг штэ. Эрт дээр үед амьдардаг гэсэн одоо Акулын өвөг дээдс. Энэ нөгөө нэг Нэси гэ тараа баг нөгөө нэг нуурны мангас гэ кино шиг тэрний тим одоо эрт дээр үед амьдардаг байсан өвөг дээдсийнх нь баг ясын ингэж тавьсан баг шиг байна. Carnosaur гинэ T-Rex биш юм бах та. Юу толгойн хараа. Шигтэй биш гэж үү? Энэ бол нүсэр амтан биш тийм. Шүтмүүдийн арга. Энэ бол T-Rex-ийн толгой юм байна. Энэ арай өөр төрлийн юм шиг байна. Шүтийн араа. Аим шигтэй. Энэ одоо ийм аврах том хандгаа шиг юм. Бууг юм уу? Бугын одоо өвөг дээдс юм шиг ийм аврах том байсан юм. Энэ одоо христний одоо өвөг дээдс гэх юм уу? Болов? Энэ яснаас олдчихсан байна. Ийм амтан байдаг гэсэн мэн нүсэр томороо. Апартментууд их байт юм байна. Энэний дээрмээр амьдрал гоё их та. Ийшээ шууд паркта хотын Аз зэрэглэл хаа энэ бол хэдэн зуун мянга зам магадгүй хэдэн сая доллар байдаг та. Nice. Хүмүүс дугуйнаа яваад байна. Би тэгээ ямар ч аппликейшнийг татчихлаа. Тэгвэл алхаад ивэл бас нэлээд зайтай байна. Бол юм үзээ гоё ч гэсэн яг цаг бага болохоор тэгээд үзье. Скан. За. Be safe. Helmet өмс гэдэг юм. Надад одоо helmet байхгүй. Энэ дээр нь helmet байхгүй юм. За малгайгаа өмсөд үзсэн. Унаад үзэх хүмүүс нэг helmetгүй л унаадах шиг байсан. Оо, nice. Энэ хүрээд ирлээ. Энэ хажууд Central Park хажууд. За энэ дугуйг унсан. Тэгээд хэд болох нь харъя. $5.43 цент. Тэгэхээр хэд вэ? Дуурай 20,000 төгрөг юм болж байна. За энэ Kama Central Park Hostel гэдэг Нью-Йоркт боолмол маш үнэтэй байдаг юм байлээ. Тэгээд ороо бүртгэлээ хэлээ да. Энэ өдрийн $110 гэнэ. Монголоор нэг 400 орчим төгрөг юм уу?
Тиймээсэн. Тэгээд бусдууд нь л ярилдаггүй бүр сая тавцсан. Тэгээд нэг юм капсул ортой. Карт байхгүй ингээд хоосон картны үүрэг чих юм тэгээ зөв юм болоо да. Тэгээ ороод үзээ та. Нэг өндөр хүлээлт бол байхгүйгаа 4 давхар 403 гэж чинь. Оп. Лифт байхгүй байсан баг та. Ямар огцом шаттай бэ? Өвөр гадагшаа гараад ирлээ за. Окей. За ийш орох юм шиг байна. За. 403 юм би. Хүн байгаа юм болов? Өрөөнд ороод ирлээ. Шууд хөнгө байх шиг байна. Локертой маань A гэхээр B гэхээр би одоо доод давхарт нь орлоо. Дангштэй. Гөргөнлээ. Тэгтээ одоо усанд орчих гэсэн чи өрөөндөө юу байхгүй юм байна л да. Шууд хөнгө байгаа. Тэгээд энд байрлах юм байна. Энд локертой юмнуудаа гаргах юм. За энийг нойл ороод жоохон жигдэрсэн. За би усанд орчоо гараад ирсэн. Тэгээд одоо нэг өндөр барилга руугаа явчихна. Empire Building руугаа. Тэгсэн чинь зам дагуу Times Square ороод ирэх шиг боллоо энараа. Мацик дугуйтай нэгээр явж байгаа зүгээр кино шиг байна. Яа, бүх юм nice. Энэ бол алдар Times Square. York in 2. Oh my god. Тоос энэ бол галзуу. Хитхүү галгаа. Хотын vibe бол үнэхээр nice байна хүмүүсийг хараа. Солиотой. Юу бүр галзуу биш гэж юу. Солиотой. Энд чинь Америк шүү дээ гэж санагдчихээн даа надад. Вау, гайхалтай. Ямар ч тайлбар хэрэггүй зүгээр амар үзэмжтэй биш байна гэж өөр орон орны хүмүүс яг энэ ч бүр ирэх чөлөө надад бүр ингэж зүгээр мэдрэгдэж чинь, үнэрдэж чинь, зүгээр харагдаж чинь одоо бүх мэдрэмжээр мань. Зам гэж одоо гаруу тэг явж байгаа мовж байгаа. Солиотой штэ. Ялгаагүй явж өгнө. Зосын City Bike-ийг буудлаасаа бараг 30-40 минут унлаа. Хэд гарч $18 гарчээ. Тэгэхээр монголоор хэд гэсэн үг вэ? Таксиц мод угаасаа бүр дуусах байсан мөн. За энэ маань барилга маань би сая зогсоол яаж явсараа дөнгөрөө авчиж энэ барилгын дэшээ гарах хэрэгтэй. Надад явж игээ та. Цаг идэж. 6:30-аас цаг авсан. Сүртэй харагдчих шүү.
За одоо энэ байна. Хаалга нь энэ юм шиг байна. Юу ч гэсэн асууж үзье би. Орж дэшээ гарах хэрэгтэй. Тийшээ эргээд ороорой гэсэн ингэж бодож байна. Right in, guys. Empire State Building. Take care. $6:30. Yeah, come. Yeah. Right here. Okay. Can you get that down there? Just go right in the door. Thank you so much. Second floor. Yeah, okay. За одоо хүн ууж хаар. Энэ барилга шүү дээ. Empire State Building. Welcome to the Empire State. Яг одоо энэ барилгын энэ хэсэгт нь юу болж ирснийг харуулж байна. За энэ түүх бүтээн байгуулалт энэ барилгын одоо түүхийг харуулж байна. Одоо ажилчид нь яаж ажилладаг байсан тоо үедээ. За бид нар жаргачихгүй гэж айгаалаа. Энэ нара King Kong биш. Энэ барилга руу нөгөө King Kong авирч гардаг. Тэр барилга байсан ба шүү. Бүр гараа бичиж байгаа юм шиг тест. Hello. World's most famous building, and you get to see it built. Keep Yo, your arms and legs inside and keep your eyes open. See those hot rivets fly through the air? Nice catch! Юу. Дэм. Энэ хараачтай юу юм бэ? Ямар гоё юм бэ? Тань цанхаар энэ талынхын цанхаар авч үзье. Их амьдрал буцсан бат байна уу? Энд гэр бүлээрээ гоё ажиллалаа одоо ч юм Монголоод амьдрал залуу наснд бол гоё. So beautiful. So beautiful. Yes. Yeah. Crazy. Looks so busy city. Yes, I think it is. Yeah. I think it is. За. Гадагшаан гарч үзье. Ямар амар юм бэ? Юу вэ? Салхи. Нүсрахтыг хараа шүү дээ. Ваа. Үнэхээр солиот. Тэгээ нар жаргах нь л үзэсгэлэнтэй гэж сонссон ийш харъя. Нар яаж ч хараач. Later than something like Үнэхээр үсэр маа нэрээ. Жиг нүд нэгдэх шиг л болж байна. Ямар амар нүсэр бат вэ? Үзэсгэлэнтэй бат байна. Нар жаргаж байгаа нь бүр сайхан л. Шүн бүр галзах. Би одоо жоох энэнгээр хэсэг байж байгаад харанхуй болохоор ингээд хотыг шөнөөр нь жоох үзье гэж бодож байна.
солиотой биш гэж байна хатагаараа. Энэ тал руугаа бүр байна. Айгу хүн ихтэй байт юм байна. Sorry. Наар чарагч энэ зүг рүү бол бүр галзуул харагдаад байна. Тэрлэг санал тавиад бүгд чанд хүлээгээд авчлаа. Яас бай. La foto que expôs, meu irmão. Você diz uma foto que expôs? Түрүүн зураг дарсан. Perfecto. No No фото. Тэрлэг дурсах гэсэн. Энэ минь авчих шүү дээ. Амар шүү дээ. Энэ гоё юм хэд гинөө. $25 гинэ. Янз бүрийн гоё юмнууд байж л. Хугарчмаар юм аа цэнх мөнхийн тэгээд би одоо. Ганц нэг юм хугалж хуглаа хийжсэн түүхтэй юм шүү дээ. Энэ толгойн донгонд юм байна. Энэ машинд наадаг юм бах та. Энэ ямар гоё яваад. Ингээл тавьчихдаг юм байна л та. За солвер гэдэг чиглэлийг зарч нэг юм гоё зүйлтэй наа. Ийм нэг юмнууд байна. Энийг авъя гэж бодож байна үрт. За шөнийн Times Square-аар явъя да. Бараг өдөр шиг шахуул харагдчих. За нөгөө хөдөлгөж үзье. Thank you, my man. Thank you. Wow. Сүртэй өрчих хөдөлсөнгөө зүгээр. Ингээ нэг юм үзүүлэх юм баг гэж бодсон чи. Энэ бараг энэ ч бараг өдөр шиг л байна. Амттай мэдмээр санагдаад орж байна. Болдоо бромни гэж хэлдэг. Nice. Ингээ уцаа жоохон сөнгөлөхгүй бол одоо цэнийг дуусчих. Okay. It's long, right? Yeah. За. Нью-Йоркийн шар таксинд суулаа. Тэгэхгүй бол айгүй хөдөлгөөн дунд явах хэцүү шинжтэй. Okay, bro. 6 км газар $23 явж байгаа шиг байна. Эрэхтэй дугуй унаад ирсэн чи одоо буцахтай ядахнаа нэг шар таксинд одоо нэг суурж үзье да. Энд ч нэг ингэ шууд тооцоо хийдэг юм шиг байна. Маш хөдөлгөөнтэй юм аа. За шинэ өглөө болж байна. Дугуйгаа нөө явж өгөндөө. Ирчлээ нөгшөө үзэх хэрэгтэй. Хүмүүс бол эрт тосоо дасгалтай айл үзэн орцгооц ингэ наралцсан гоё ээжтэй байна. Шууд энэ хажууд байшингаас гараад шууд энэ агаар руу орж ирэхээр бүр nice. Хөдөө явж байгаа юм шиг л энэ агаар магаар нь. Амар завгүй энэ хот бол. Энэ түн дүүлэн шуугаан бүр зүгээрөө. Бөөм божигнаа гэсэн. Гэтэ nice маа бүр өглөө бүр зүгээр нойрмог гарч ирсэн шууд сэргээчлээ ш баг.
Сая замд явжсэн чинь хүмүүс овоорцсон бахаар нэг ч нэг усан ориглоор ах шиг нэг хамтдаа авч үзээ. Нэг тийм гигэн дурсгал мурсгал зориулсан тийм үзүр ах шиг байна да миний хар. Яа гэнэ. Энэ нэр уснууд ах шиг байна да миний хар ингээд. Тэмэний тийм эргэн дурсах юм уу? За далайн ирэг дээр ирцэн явж байна. Тэр одоо усан онгоцон цуугаа явах юм шиг байна. Тэгэд өглөөний цай уугаагүй явж тгийний авар байгаа байх гэж уулын бодсон юм. Тэгсэн одоо яасан юм болохтой юм харагдахгүй л энэ навар. За тэгээд өвчлэн да нойр сэргэж өгдөггүй. Хаа газар ингээд нэг сайн унтч чаддгүй маа нэг айгу ормоор ингээд унтдаг юм болдог марк. Hello. Айша ороод ингээд дамжаад юмнуудаа чек хийлгээ суух юм шиг байна да. За тэр харагдчихсан да. Гэтэ өнөөдөр тийм сайхан нартай өдөр биш л баг шүү. Гэтэ яах вэ? За энэ усан онгоцон цуугаад. Одоо энэ хой суудлмол нь эрт баригдчих шиг боллоо доо угаас. За 3 дахь суугаар гараа гэж байна. Юм барьсан байгаа маа. За бууса. Ирчлөөний хөшөө байдаг харж нэг 20 минут байж гаад дараагийн солигдоод дараагийн онгоцонд нь буугаад ингээ суугаад тэгээ шууд цаашгаа явчих юм шиг байна. За энийг харъя. Асан гоё. Ийм дэлгүүр байт юм байна. Тэгээд энэ түүхийн зураг морог багш юм байна. Царай марыг ингээд тусдаа ингээд зөөж авчирчихсан байна. Ингээд галын бамбар. Одоо ч саваа явах юм байна уу? Энэ хувцанд наадаг юм байна. Нэг ямар хувцанд наах боломжтой хувц байгаа илүү. Энэ асан гоё юм бэ? Хэдгэн үү? $6.95 гэдэг юм байна. Энэ гоё самбар мамбар ямар гоё юм бэ? Энэ ямар гоё юм бэ? Хананда тавбал. Зармаг байна гинэ. За алийг авч идэхгүй алан гоё юм л. Торхтой ч улан гоё л дээ. Алмонттой тусаатай зарим. 진짜 동성으로 가다 네가 갑자기 그렇게 How much is it? It's 6.25 from $6.25 гинэ. Oh, here? Okay. Okay, thank you. Энд краш ганцаараа 20 мянган зарим маш. Одоо ийм газар зарим авч идэж байгаа юм чи одоо. Такси нэмэлтийн төлөөлөл идэв. Ямар гоё юм бэ? Энэ орчлохгүй хаачиж. Зог аюултай болсон юм байна та. Тэр дээгүүр яг хүмүүс гарцсан байна нэмээд такси авчиж орох юм шиг байна. Хотосоо айгуугаар хийчихсэн шиг. Эндээ зарим хэсэг нь засалтай ах шиг байна энэ доод сүүр хэсэг нь. Өнөөдөр халсангүй ус айгуу гоё салхитай гоё юм бүүдгэр гоё өдөр байна. Яг нартай уурч бүр гоё л да. Тэгтээ бас хаяа юм бүүдээсээ юм өдөр яг гоё байгаад тээ. Ирэх чөлөөний хөшөө. Хажууд нь энэ хотын үзэмжгээд Нью-Йорк бол сайхан юм аа илхарт. Тэгтээ яг амьдрахад ямар байдаг юм бол өртөг бол өндөр баг. За энэ Liberty музей одоо музей руу ороод ирлээ. Өөх юм яасч. Дотроо юм арал дээр музейтэй байна. Тэгээд бодвол энийг одоо барьжсэн түүх болоод
тиймэрхүү мэдээллүүд нь байгаа болов уу? Учир шалтгаан одоо ямар утгыг агуулсан байдаг гэх мэтчлээ. Хөлн ах шиг байна. Барилга яаж явагдчихсэн. Ямар их одоо амбиц вэ нэг барих гэсэн тэр барин болгоно гэдээ одоо зураг гаргаж явах хүртэл ийм өндөр зүйлийг энэ арал дээр ингэж барьж бүтээнэ гэд. Бас өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс гэж би болдог үншээ 8 Америк хүмүүсийг. Энэ бол бамбрын ингээд тухайн цаг үед болгонд нь ингээд нэмэлт ингээд тоноглол болон дизайныг жоох өөрчилж ирсэн байна. Тэгээд одоогийн өнгө төрхөө 1986 онд олж ирсэн гинэ. Тэгээд анхных нь хөлбөр юм уу да юу юм бол дүүрэж хийсэн юм шиг л дотроо ингэж гэрэлтдэг байсан байна өмнө нь. За тэр царайг нь очиж үзье. Юугаар хийсэн юм бэ? Жисэн болов, бөөлөн болов. Энэ нэг зис аяган дээр ингээд нэг ногоон тундас болчтой шүү дээ. Тэрэн шиг юм болцсон. Бахаг бол зисчээж магадгүй л ингэж бодож байна. Зөвхөн энийг нь жишээ болгоод зисээр ингээд хийсэн юм болов. За ресторан байт юм байна. Энэ чанаас нэг юм олж идээд. Гойн гадаа агаар тэмээчээд энэ чанаас хөтлөө даа гэж бодчихсон. За ойрхон боохон зөндөө бүрээр идсэн. Пицца идэхгүй ялгаа байна уу? Пепперони. Таны пепперони аваад идчихдөө. За оопен гол жуус мөс нь юу байна? Дандаа $5 $4-тай энэ ч хамаг үнэтэй л зардаг юм уу? Mongolia in the house. Ингээд шууд зардаг юм байна. Энэс хөвгөлтэй ах байна. Ахгүй өстө гоё татаадаг ах байна. За энд ч юм уу суугаад идчихдэг. За энэ модны цаана иргэчлөө нөгшөө байгаа. Далаараа. Nice. His name is Jason. Brandon, our manager. Yeah. Yeah.